Монгол оронд их түгээмэл байдаг нэг зан үйлтэй холбоотой асуулт танаас асуух гэсэн юм. Хүн нас барахад монголчууд лам дээр очиж хойтхыг уншуулдаг. Лам талигачийн алтан хайрцгийг нээгээд бүрлээчийг зурсан зураг төөргөөсөө тийм хугацаагаар урт насалж эсвэл богино насалж гэж хэлдэг. Энийг юу гэж ойлгох вэ? Хэрвээ хүнийг хугацаанаас илүү эсвэл дутуу насалж гэж хэлж болдго юм бол яагаад заавал нас барсныхын дараа хэлдэг юм бэ? Амьд байхад нь хэлж болдго юм. Тухайн ламаас нь асуусан дээр юм байна. Би мэдэхгүй юм. Та энэ зан үйлийн талаар мэдэхгүй гэж үү? Мэдэхгүй. Зурх ажилтал тиймэрхүү үйл хийдэг үз. Би зурхаа ухааныг хүнддэгдэгч айхтар этигдэггүй хүн. The culture of astrology, but I do not believe much.